Хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг гэсэн судалгаа байдаг. За тиймээсээ дотоод орчны агаарын чанарыг сайжруулахад зайлшгүй анхаарах ёстой юм а. Гадаад орчны агаараас илүү дотоод орчны агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг тул HEPA шүүлтүр бүхий уг агаар цэвэршүүлэгч нэхэхэн үр дүнтэй гэж байна. За тиймээс эхний ээлжийн Чингэлтэй дүүргийн 39-р сургуульд 5 ширхэг төхөөрөмжийг нийслэлийн удирдлагууд гардуулж өгсөн юм а. Эхний удаад 1000 гаруй ширхэг төхөөрөмжийг нийслэлийн агаарын бохирдол ихтэй хэсэгт байрлах сургууль цэцэрлэгүүдэд анги танхимаас нь шалтгаалж 5-аас 10-ыг өгч байгаа. Мөн уг төхөөрөмж 80 м2 талбайн агаарыг цэвэршүүлэх хүчин чадалтай юм а. Тэр Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлын эсрэг тэмцлийн нэг хэсэг нь бол энэ дотоод агаар орчныг сайжруулах асуудал. Энэ жил бид нийтдээ 1100 ширхэг дотоод орчны агаарыг сайжруулах тоног төхөөрөмжийг бол сургуулиудаа нөлөөлж байгаа. Эхний ээлжинд бага ангийн хүүхдэд хичээлдэг анги ахуйд бол энэгээр хангана. За дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдийн хүүхдийн тасгуудыг бол энэ төхөөрөмжөөр хангая гэж байгаа. За мэслийн засгуудыг бол агаар чанар сайжруулах төхөөрөмжөөр хангана гэж үзэж байна. Нийтдээ нэг 40-80 м2 талбайтай байрыг цэвэршүүлэх чадaltaй энэ агаар сайжруулах төхөөрөмжүүдийг бол байрлуулснараа хүүхдүүдэд өвчлөлийг бууруулах ийм боломжтой болох юм а гэж үзэж байна. Энэ агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг олгох сургууль цэцэрлэгээ яаж сонгож байна гэхээр 2017 оны 3 сарын 30-ны өдөр байгаль орчин аялал жуулчлалын сайд нийслэлийн засаг даргын хамтарсан тушаал гарсан Улаанбаатар хотын агаарын бохирдлын бүсүүдийг тодорхойлсон энэ тушаал гарсан байгаа. За энэ тодорхойлсон бүсүүдээр агаарын бохирдолтой 1-2 дугаар бүсэд оршиж байгаа сургууль цэцэрлэгүүдэд энэ тэргуунд энэ агаар цэвэршүүлэгч төхөөрөмжүүдийг дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зорилгоор ингэж хуваарлж олгож байгаа. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 39-р сургуульд нийт 5 ширхэг төхөөрөмжийг гардуул өглөө. Ингэснээр 1-р ангид элсэн орсон сурагчдын анги танхимд байршуулах гинэ. Учир нь агаарын бохирдол агаарын доод хэсэг төвлөрсөн байдаг. Бага насны хүүхдүүд хордох магадлал өндөр байдаг. Тиймээс бага ангийн анги танхимд байрлуулж байгаа нь энэ гинэ. Хүүхд багчууд манад ихэнх цагаа сургууль дээр өнгөрөөдөг. Тэгээ манай сургууль суралцагч хүүхдүүдийн маань 90 гаруй хувь нь бол гэр хорооллын хүүхдүүд байдаг. Байнгын утаатай орчинд амьдардаг хүүхдүүд. Гэтэл бол агаар цэвэршүүлэгч аппарат ирснээр мөн манай сургууль төвлөрсөн дулаан талбогцсноор хүүхдүүд маань бол бас өөрийнхөө орчны бохирдлоос хамгаалуулах эрхээ эдлэх ийм боломж бүрдэж байна гэж үзэж байгаа. Тийм тоо их байгаа. Тэгээд энэ ангид бол ингэж ийм олон хүүхдтэй хичээлэхэд бол агаар жилт дутагддаг. Хүүхдүүд ингэж цонхон онгоолохоор гаднаас мэдээж бохир агаар орж ирдэг. Маш их тийм тоосчлалтай орчинд хичээлдэг. Энд дээрээс нь орчны хамт аяархан мөх тоосчлалтай энэ төхөөрөмж ирснээр тоосчлалт маань багасна гэж найдаж байна. Цаашид агаарын бохирдолтой хэсэгт байрлах сургууль цэцэрлэгт уг төхөөрөмжийг нэвтрүүлэх гинэ. Харин энэ удаад Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, Сонгоойрхон дүүргийн 125 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 39 дугаар сургуульд хүлээлт өгсөн юм а.